Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ Таунтай хөтөлбөрийн ээлжид дугаар танд хүрч байна. За, оюун эрдэнэ засгийн газар эхний 100 хоногтой багтаан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжид бүтцийн өөрчлөлт хийн гэдгээ мэдгдсэн ч дорвитой шинжилэл хийж чадаагүй. За, үе үеийн засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр улсын хөгжлийн бодлоготой төрийн өмчит компанийг шинжлэх асуудлыг тусгадагч хэрэгжилт тун хангалтгүй өнөөдрийг хүрсэн. За, энэ удаад Зандан шатрын засгийн газрын зүгээс төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьсныг энэ 7 хоногт Улсын хурлын эдийн засгийн байнгын хороогоор хилцэж, үзэл баримтлалын хүрээнд хилцгийг дэмжиж байна. За, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай даатгал болон худалдааны чиглэлийн зарим төрийн өмчит 18 компани үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-аас 66% хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болохоор тусгаад байгаа юм а. За, тодруулаад хэлэх юм бол Монголын цахилгаан холбоо компанийн хувьд 49%, хөдөө аж ахуйн биржийн хувьд 66%, за үндэсний давхар даатгал компани 34%, Монголын хөрөнгийн биржийн 15%, за хөдөө аж ахуйн корпорацийн 49%, Мят компани 10%, за төрийн банкны 49 хүртэлх хувийг Эрдэнэс 5 толгой компани 10%, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын 10%, за Эрдэнэс Critical Minerals компани 10%, Шивэ ова компани 49%, за Багнуур хувьцаат компани 24%, за мөн дулааны 3-4-р цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц зэрэг эрчим хүч үйлдвэрлэх болон түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компаниудын энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг биржээр олон нийтэд худалдах, за өөрчлөн зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгаад байна. Ерөнхийдөө танилцуулан төвшнгөөс харахад миний хувьд их зөв гэж харж байгаа. Гэтэ яг хизээ ямар компани гэдэг айгүй чухал байхгүй. Жишээлбэл арилжааны банкуудыг бид нар 2 жилийн дотор 5 том банкаа шууд нээлттэй хувьцаат компани бол гэж шахахад бол зах зээлийн багтаамж их нөлөөлжсэн байхгүй. За, энэ дүр зургаараа бид төрийн компани хувьчлалыг хийх юм бол жоохон сөрөг үр дагавар гарч магадгүй. Магадгүй бид нэг жилд 1-2 компани. Гэтэ аль салбар нь гэдгээс хамаарат хийх ёстой гэж байна. За, эндээс хамгийн түрүүнд юу харах вэ гэхээр бид нар тухайн төрийн өмчит компани явуулж үйл ажиллагаа явуулж байгаа салбар маань өрсөлдөөн зах зээл юм уу, монопол зах зээл юм уу те, энэ зах зээлээс нь хамаарч бас нэг шийдвэр гаргах хэрэгтэй. За, нөгөөдгөө тэр зах зээл маань өөрөө маркет френдли юм уу те, зах зээлд тэр эерэг нөлөөтэй гэж байна. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагч ороод ирэхэд энд ямар үр дагавар авчрах вэ? Ийм нэг 4 матриц болж байгаа бид нар өөрсдөө дүнэх ёстой л доо. Тэгэхээр эхлээд ямар компани, дараа нь ямар компани гэдэг маш сайн бодож аваад хийх ёстой. Түүнээс бид нар сая 2023 оны Монголын хөрөнгийн бирж яг нь ер нь бол тухайд амжилттай болсон. Эргээд харахад бидний хүсчихсэн хүлээлтэнд бас харьцангуй бас хүрээгүй. Тэгэхээр энэ мэт алдааг бас бид нар татахгүй үднээс бас сайн судалгаа шинжилгээтэй л явах хэрэгтэй гэж байна. Ерөнхий том зургаараа төрийн өмчит компаниг бол мэдээж зах зээлээр гаргах нь маш чухал, маш хэрэгтэй л гэж бодож байна. 2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17, нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр компани үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна. Сүүлийн 5 жилийн тоо үзүүлэлтээс харахад төрийн өмчит компани үйлдвэрийн газруудын ашиг орлого хөрөнгийн хэмжээ өссөн ч үр төлбөрийн хэмжээ мөн өссөөр байна. 2019 онд төрийн өмчит компани үйлдвэрийн газруудын орлого 10.7 их найт төгрөг байсан бол 5 жилд 2.5 дахин өсжээ. Ашигын хэмжээ 1.6 их найт байсан нь 5.7 их найт төгрөгт хүрч хөрөнгийн хэмжээ 2019 онд 32.4 их найт төгрөг байсан нь 2024 оны эцсийн байдлаар 59.4 их найт төгрөгт хүрсэн байна. Харин үр төлбөрийн хувьд сүүлийн 5 жилд 2.2 дахин өсөж 22.9 их найт төгрөгөөр хэмжигдэж байна. За, хэдийгээр төрийн өмчит компани үйлдвэрийн газруудын ашиг орлого хөрөнгө нэмэгдэж байгаа ч нийт хөрөнгийн 63%, нийт орлогын 63%, нийт үр төлбөрийн 29% нь уул уурхай салбарын төрийн өмчит компани үйлдвэрийн газрууд эзэлж байгаа бөгөөд хамгийн их орлого ашигаар Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, Эрдэнэс Монгол компаниуд төрийн өмчит компаниудаа тэргүүлж байна.
Өмч хувьчлал олгоосоо өөрөө нийгмийн шаардлагатай бид нэр хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн менежментийг томоохон компаниуд дээр бий болгох, стратегийн ач холбогдолтой газрууд дээр мэрэгжлийн оролцоог нэмэгдүүлээд дээрэс нь ашигаа тодорхой хэмжээнд иргэдэд хүртээдэг энэ тогтолцоо. За тэгээд эдийн засгаа эрүүлжүүлэх, ил тод тайлгнадаг, илүү олон иргэдийн хяналтын тогтолцоотой байдаг энэ нийгмийг бол бид бүгдээрээ л хүсэж байгаа 30 жил тодорхой хэмжээнд бас өмнө нь өмч хувьчлалтай холбоотой алдаа оноонуудыг гаргаж ирсэн учраас яг энэ ажлаа маш зөв бэлтгэлтэй. За тэгээд яг тухайн үедээ бас зөв дараалтай гээд за IPO хийснийхаа дараа ч гэсэн бас тайлагнал, за зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэх хүрээнд зах зээл үүсгэгчтэй ажиллах ч гэдэг юм уу те 2 дахь зах зээлийн арилжааг идэвхжүүлэх тодорхой аргууд байдаг шүү дээ. Тэр энэ бүх ажлыг ингээд зөв зохион байгуулалттай хийзээл гэдэг хүсэлтэй байгаа. Мэдээж тэгээд хувийн биржүүдийн оролцоог хангаад мэрэгжлийн оролцогчдынхаа оролцоог бол маш сайн хангах хэрэгтэй. Төрөмжийн компаниуд state-owned enterprises гэдэг ярьдаг. Тэгээ олон улсад нөгөө яг нээлттэй компани болох IPO хийсэн олон жишг байдаг. Зарим нь бол маш амжилттай болдог, зарим нь бас тараахан амжилттай болдгоо эргүүлээд зах зээл дээр тэр эдийн засгчдэр тэр бас нөгөө юм уу нөлөө байдаг, тийм жишээнүүд байдаг. Тэгэхээр манай хувьд бол нэлээд бас судалгаа хийх шаардлагатай байх. Засгийн газрын түвшинд өргөн барьсан ч гэсэндээ тодорхой хугацаа шаардлагатай байх гэж харж байгаа. За ерөнхийдөө компани нээлттэй компани болно гэдэг чинь хөрөнгө оруулагчдад илүү өгөөж санал болгох жагаал гэсэн үг шүү дээ. Энэ компанид хөрөнгө оруулаад бизнесэнд хэлэх тэр боломжийг ирээдүйн тэр нөхцөл бололцоог харж иж хөрөнгө оруулагч нар тухайн компанид хөрөнгө оруулж хувьцааг нь авдаг. Яг энэхийн тулд манай яг нөхцөл байдал дээр байгаа төрийн өмчт компаниуд маань IPO хийхээс өмнө нэлээд бэлтгэл ажил шаардлагатай гэж харж байгаа. Ялангуяа засаглалын хувьд те. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол улстай хөмч хөвчлөлийн үйл явцыг 5 үед хуваан үздэг. Тодорхойлбол 1991-ээс 1995 онд нийт 919 аж ахуй нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, 1996-аас 2000 онд битүүмжилсэн дуудлага худалдаагаар 6.6 тэрбум төгрөгөөр нийт 75 аж ахуй нэгж, нийтийн дуудлага худалдаагаар 40.8 тэрбум төгрөгөөр 847 аж ахуй нэгжийг ховчилсан байна. 2001-аас 2004 онд 83 аж ахуй нэгжийн 62.6 тэрбум төгрөг, 2005-аас 2016 онд 89 аж ахуй нэгжийн 102.4 тэрбум, 2017 онд нийт 4 аж ахуй нэгжийн 16.2 тэрбум төгрөг, 2022 онд Төрийн банкны 571% хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан анхдагч зах зээлд нээлттэй арилжахад 7306 хувь хүн аж ахуй нэгжээс 67.3 тэрбум төгрөгийн санал ирүүлж 25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Монголын хөрөнгийн биржийн 34% хувьцааг 7414 хувь хүн аж ахуй нэгжээс 57.8 тэрбум төгрөгийн санал ирүүлж 11.9 тэрбум төгрөгөөр тус арилжсан. Ингээд үндсэндээ манай улс 1991 оноос хойш 278.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 2019 аж ахуй нэгж үйл хөдлөх хөрөнгө хувьцааг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг нээлттэй дуудлага худалдаа хөрөнгийн биржээр дамжуулах болон бусад холбогдох арга хэлбэрээр худалдан хувьчилжээ. Бид нар аль нэг уул уурхайн компаниудаас эхлээд зүгээр мөсөн юм бодол төрж байна. Нэгтээ хоёрдугаар тухайн компани маань ашигтай байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол бид нар төр мэдээж өмчөө зарж байгаа шүү дээ. Тэ өмчөө зарж байгаа юм чинь бас ашигтай зарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ашигтай зарахын тулд ашигтай компани хамгийн эхлээд олох хэрэгтэй. Тэгэхээр энэ талаараа харах юм бол бид ашигтай магадгүй уул уурхайн зэслүүдээс аль нэг нь бол боловтол гимгүү байх гэж бодож байна. Харин зүгээр би сүүлийн мэдээлэл хараадахаар тухайн IPO буюу олон нийт хувьцаагаа санал болгосон санал болсны дараах орж ирэх хүүсээрээ төсвийн орлогоо бүрдүүлнэ гэж байгаа надад жоохон зохимжгүй санагдсан. Яг тэгэхээр тухайн хөрөнгө оруулагч чинь тэр компани худалдаж байгаа тэр компани явандаа тэлээсээ томороос тийм ээ дараагийн хөрөнгө оруулалт хийгээсэй гэдэг үгнээс орж байгаа шүү дээ. Гэтэл тэр компани маань тодорхой хувиа зарчаа тэр хувийнхаа орлогын хүүсрээ шууд төсвөрөө өмнө гэдэг маань өөрөө энэ ямар ч утгагүй логикгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгө бол тэр компанид л үлдэх хэрэгтэй. Миний хувьд бидгийж харж байгаа. Тэгэхээр хизээ ямар шатлалтаагаар аль компаниудыг вэ гэдэг тийм шатараалтайгаар явах хэрэгтэй байх. Мэдээж хамгийн дөрөнд өгөөж өндөртэй ногдол шиг тараах боломжтой тэр салбарууд дээр бол хүмүүс илүү сонирхолтой байх. Харин хараахан өсөх потенциалтай ч гэсэн ногдол шиг арай тараагагүй жижиг байгаанууд тийм компаниуд бол бас нэлээд болгоомжтой үзэл хэрэгтэй л дээ. Дээрээс нь бидэд ч гэсэн судалгааг аягүй сайн
хийх хэрэгтэй. Одоо хэрвээ IPO хийгээд энэ компаниудыг нээлттэй болгох гэж байгаа бол эдгээр компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдийг нэлээсээ ил болгох хэрэгтэй. Үйл ажиллагааг нэлээд тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө хинээч мэдэхгүй гинт ингээл явж байгаа. За одоо зарнаа 7 өдөр дотор зарнаа гэж ингээл ирэнгүүт чи хүмүүс судалгаач хийж амжихгүй. Тэгэхээр чи юу бодлож авж байгаа хүмүүс мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг мэдээж нөгөө мэдээллийг боловсруулах, түгээх, тэгээ хүмүүс ойлгох, шийдвэрээ гаргахад тодорхой хэмжээний хугацаа ол шаардлагатай. Тэгэхээр энэ ажил бол тийм богино хугацаанд явагдах зүйл бол биш байх. За зах зээлийн шаардлагаараач тэр тий ер нь бол төрийн өмчийн одоо оролцоотой байгууллагуудын бүтээмжтэй байдлыг шаардж байна. Ил тод байдал, ил тод засаглал, тайлагнал тий энэ бүх зүйлийг бол зах зээл шаардж байгаа учраас энэ бол нэгдүгürt бол цагаа олсон шийдвэр гэж бол үзэж байгаа. Тэгвэл хөрөнгөний зах зээлийн өргөжинд хэлж байгаа ч гэсэн эдгээр одоо шийдвэр маань яг хэрэгжээд бүтээгдэхүүн болоод IPO болоод гарахад энэ хөрвөх чадварын зах зээлийн үзүүлэлт, эдийн засгийн суур үзүүлэлтүүдээс зөв харж тодорхой зөв төлөвлөгөөтэйгээр энэ ажлуудыг бол хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм. Төрийн өмчийн хувьчлалын хувьд гэх юм бол мэдээж иргэд бол илүү одоо хувийн хвшлийн оролцоог хүсэж байна. Иргэд бас илүү одоо оролцоотой байхыг хүсэж байна. За мэдээж ашигт ажиллагаатай компаниудаас тодорхой хэмжээнд өгөөж хүртэх нь бол бас л одоо нийгмийн нэгдлийн шаардлага. Гэхдээ өмнө нь бид нэр 1990-ад оны хувьд бол өмч хувьчлалын 1-р үе явж исэн. За тэгээ энэ үед бол гол алдаанууд нь гэх юм бол хаалттай хүрээнд ажлууд явагдсан тий өмнөлгээ зөв хийгдээгүй хэдхэн үний гарт төвлөрсөн зэрэг алдаанууд бол байсан. Тэгэхээр энэ алдаануудаа бол маш сайн одоо анхаарч иж энэ өмч хувьчлалын асуудлуудаа цаг үеэ олоод тий тодорхой шатараалтаар бол хийх шаардлагатай хаа гэж үзэж байна. За өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани засаглалыг ил тод хариуцлагатайгаар мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэн идэвхтэй мэдээлэлтэй хувьцаа эзэмшигчийн хувьд ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн. За банкны IPO-гийн дараа төрийн өмчит компаниудын хувьчлал хөрөнгийн зах зээлийн голд хүлээлт болоод байгаа. За гэхдээ зах зээлийн нөхцөл байдал энэ онд тийм сайн байсангүй. За учир нь сүүлийн 2 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа инфляцийн өсөлтөөс үүдэлтэй Төв банк энэ оны турш мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь хөрөнгийн зах зээл томоохон сорилт болсон гэдгийг салбарынхаа онцолж байна. За 2020 онд 6% хүртлээр буураад байсан Төв банкны бодлогын хүү 2022 оны 3 дугаар сард 9% хүрч за алгуур өсөөр тухайн оны 12 дугаар сарын эцэсгэхэд 13% хүрсэн юм а. За эргээд 10% хүртлээр буурсан ч за өнгөрсөн оны 10 сараас хойш 12% Монгол банкны мөнгөний бодлогын хүү тогтвортой хадгалагдж байгаа юм а. За эдийн засгийн нөхцөл байдал үнийн өсөлт цаашлаад төсөн мөнгөний бодлого нь төрийн өмчийн хувьчлал амжилттай болох хэсгэд шууд хамаарах юм а. Энэ жил ялцчгүй бид нар он гараал юу бодлогын хүү нэлээ чангаад ихсэн. Тэгээ бид нар 25 онжингоо хатан мөнгөний бодлогыг бол ингээд авч хэрэгжүүлсэн. Тэгээ энэ маань бол өөрөө хөрөнгөний зах зээл дээр бас нэлээ өсөлт сарах энэ одоо нөлөөнүүдийг бол ингээд авчирж байгаа л та. Тэгээ учир нь юу вэ гэхээр мэдээж хатан мөнгөний бодлого барьчихаар банкудад мэдээж их усүр байгуултан тий. Тэгэхээр банкуд нь хоорондоо их усүр дээр өөрсдөө алдцдаг. Тэгээ ингээ алдсанд бол мэдээж яг хөө зах зээлийн зарчмаараа мэдээж үнэ өсгөн тий. Тэнгүүд одоо мөнгөн дээр үнэ идэх чи юу юм бэ гэхээр нөгөө хадгаламжийн хүү, харилцааны хүү болоод явцдаг. Ингүүд банкуд маань нөгөө нэг харилцах хадгаламжийн хүү нь өндөр болоод ирэнгүүд тэрнтэй өөрчлөлтхүйц одоо хөрөнгөний зах зээл дээр бонд, депо гэдэг ингээд гарыгээ тэнгүүд хүү нөгөө дийлддэггүй. Тэгээд дээрэс нь олон улс төр ч одоо ингээд тодорхой бус байдал, геополитикийн нөхцөл байдал гэдэг ингээд тодорхой бус нөхцөл байдалтай ангууд хүмүүс эрсдэлт нэлээд дургу болчдөг тий. Тэгээд ирэнгүүд хүмүүс за эрсдэл багтай мөнгөө хадгаламжинд хийжээ гэж бодоод ирчингүүд дийлэх мөнгө маань ингээд нөгөө харилцах хадгаламж дээр ороод ирэнгүүд хөрөнгөний зах зээл рүү орох мөнгө нэгт ингээд багасчдаг. Тэрнээс болоод ер нь бол хөрөнгөний зах зээлийн идэвхжил нэлээд суларсан юм жил бол байлаа. Монгол Улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 1319 их 80 төгрөгт хүрсэн нь өмнөх оны муу үеэс 847%-аар өссөн үзүүлэлт боллоо. Сүүлийн 4 жилд хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 3 дахин өсөд байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 165 компаниас 30 компанийн зах зээлийн үнэлгээ нийт үнэлгээний 94%-ийг бүрдүүлж байна. Хэдийгээр зах зээлийн үнэлгээ энэхүү
сүүлийн жилүүдэд өсөж байгаа ч хөрвөх чадвар эсэргээрээ буурчээ. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 1.1% хүрсэн нь 2017 оноос хойш хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм. Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар бага нь хувьцааны хэд төвлөрөлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл топ 20 индекст багтах хувьцаат компаниудын нийт хувьцааны 79.69%-ийг 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Хөрөнгөний зах зээлийн жилийн гол онцлог бол мэдээж бонд болон хөрөнгөөр баталгаажсан үн цасны одоо өсөлт бол энэ жил бас хадгалагдаж үлдлээ. За яг хувьцааны зах зээл таны сая хэлсэнчлэн хөрөг чадвар маань жоохон муудсан байна. За мөн оролцогчдын том манаас жоохон багасах юм бол хандлага бол байна. Гэхдээ бонд бол хөрөнгөөр баталгаажсан үн цас буюу тогтмол орлоготой үн цасны бол арилжаа бол нэмэгдсэн. Яг өнгөрсөн жилээс ингээд харах юм бол арилжааны дүнгээсээ бага зэрэг буусан дүр зур харагдах хэдий ч гол одоо шалтгаан өнгөрсөн жил нөгөө Улаанбаатар хот маань 500 тэрбум төгрөгийн бондыг босгосон болохоор одоо нэг том төслөөс шалтгаалсан тийм арилжааны дүн байсан байхгүй. Тэгэхээр тэр дүнгийг зүгээр хасаад тоцсон бол бас манай хөрөнгөний зах зээлээс өнгөрсөн жил амжилттай бас атгсан имиж жил болж өнгөрч ингэж харж байна шүү дээ. Яг та бүхэн санаж байгаа 2021, 22, 23 онд манай мөнгөний бодлого Монгол банкны бодлогын маань 8 орчим хувь дээр байлаа шүү дээ нэг хэсэг. За 6% ч орсон баг. Тэгээ энэтэй холбоотой арилжааны банкуд маань хадгаламжийг үгээ 8 өрлөө бууруулсан. За үүнтэй холбоотой хөрөнгөний зах зээл дээр ер нь гүйлэнжлэр наардагч маш том боломж гарч ирсэн. Тэр үетэй харьцуулахад бол мэдээж хөрөнгөний зах зээл маань хөрөнгөний зах зээл дээр арилжаалдаж байгаа бүтээгдэхүүн юм бол хүү бол харьцан бол өндөр байна. За хамгийн багтаа бол 18%, за шааш 20-21% байгаа. Тэр мөнгөний юм хатуу бодлогын хувьд бол өссөн бид нар ийм нөхцөлд ажилласаар харахгүй. Яагаад тэгэхээр мэдээж хэрэглэгч хөрөнгө оруулагч гэдэг маань үнэтэй сонголт байна шүү дээ. Дэлгүүрөөр ороод аль нь сайн бүтээгдэхүүн гэж сонгож авж байгаатай адилхан хөрөнгөний зах зээл дээр ороод эрсдлийг хараад, өгөөжийг хараад, за мөн өөр тохирох санхүүгийн хэрэгцээгээ хараад энэ бүтээгдэхүүнийг авч байгаа. Шааш ч гэсэн ер нь бол энэ байдал хадгалагдах нөхцөл хүлээлт бол багшгүй. Хамгийн багадаа эх оны эхний хагас жил бол энэ хүний орчин бол энэ төвшөндө байх болов л гэж бодож байна. Хөрөнгөний зах зээл нэлээд төрөлжих шаардлагатай л да бид нэлээд сонголт айгу цөөхөн байдаг те. За нэг бол бонд, нөгөө хөрөнгөөр баталгаажсан үн цаас, хувьцаа гэл ингээд цөөхөн сонголтуудтай бол байдаг. Тэгэхээр магадгүй одоо хөрөнгөний зах зээл деривативууд нэмэгдэх хэрэгтэй. Гэхдээ сүүлд нэг одоо сайн мэдээ гэх юм уу санхүүгийн төсөөлөх ороноос нөгөө шорт арилжаа буюу үн цаасыг зээлдүүлэх үйл ажиллагааг нь бол баталж байгаа. Энэ бол өөрөө нөгөө хөрөнгөний зах зээлийн бас бүтээгдэхүүний төрөлжилт нэмэгдэж ирж байгааг бол харагдаж байна. Яг нь ковидоос хоошоо сүүлийн жилүүд бол бас нэлээд олон бүтээгдэхүүнүүд ингээл зах зээл дээр нэвтрэл байгаа л да. Одоо ETF байна те, биржээр арилжаалагдаг сан гэтэр гээл. Тэгээд сангууд бас нэлээд төрөлжиж орж ирж байна. Ирэх хэрэг жилүүдэд бас одоо төлөвлөгдөж байгаа аягүй олон юм бүтээгдэхүүнүүд бол байгаа. Тэгэхээр яалтчгүй энэ олон төрлийн бүтээгдэхүүнүүдийн зохицуулалт, журам яг энэ зах зээл дээр ямар дүрмээр бид нэ тоглох ёстой юм бэ гэдэг энэ зүйлүүд нь бол сайн гарах хэрэгтэй. Ингээд ирэх юм бол угаасаа хөрөнгөний зах зээл дээр бас хөрөнгө оруулагч нар ороход ч гэсэн ингээд олон бүтээгдэхүүнтэй эрсдэл диверсификац хийсэн, тэ өгөж өндөр байлгасан ийм боломжууд бол нэгдээд ирэх юм. Тэгэхээр бид эдийн зүгээс ч гэсэн ер нь яг энэ зах зээл дээр одоо хүмүүст мэдлэг боловсруулалт олгох, яг энэ ETF гэдэг нь юу юм, тэ энэ аюултай мó аюулгүй мó гэдэг энэ мэдээллийг бид нар бол тогтмол ингээд өгж явах хэрэгтэй. Тэгээд одоо зохицуулагч байгууллагуудаас олж гоё шин бүтээгдэхүүнүүдийн зохицуултыг оруулж явах хэрэгтэй. Том макро зургаар бол бид нэр мөнгөний зөвлөн бодлого барьж ийн одоо хүмүүсийн хөрөнгөний зах зээл рүү орох сэтлийг нэмэгдүүлэх ийм одоо шаардлагатай байгаа гэсэн үг. Зөвхөн хувьцааны арилжаа хийгддэг байсан хөрөнгөний зах зээл нэг үе бодвол бүтээгдэхүүний төрөлд нэмэгдэж байна. Үнэт цаасны бүтээгдэхүүний нэр төрлөөр харвал өнгөрсөн онд үнэт цаасны арилжааны 59 орчим хувийг компани бонд эзэлж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 12.4%, хувьцааны арилжаа 23%, хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхийн арилжаа 6 орчим хувийг эзэлжээ. Харин энэ оны 3 дугаар улирлын байдлаар үнэт цаасны арилжаанд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хамгийн өндөр буюу 33.5%-ийг эзэлсэн бол компани бонд 23%-ийг, засгийн газрын үнэт цаасны арилжаа 11.4%-д хийгдсэн гэд өнгөрсөн оны мууяс арилжааны нэр төрлийн бүтэц өөрчлөгдөжээ. Нийлүүлэлт талаас бүтээгдэхүүний нэр төрөл ийхүү нэмэгдэж байгаа ч зах зээлд оролцогчдын бүтэц төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Арилжаа эрхлэх байгууллагын 2 дахь зах зээлийн арилжааны хөрөнгө оруулагчдын бүтцийг харвал 97.3%-ийг дотоодын иргэн, 1.7%-ийг дотоодын аж ахуй нэгж оролцсон байгаа бол гадны хөрөнгө оруулагчдын оролцоо зах зээлийн 2%-д ч хүрэхгүй байна. Яг мэргэжлийн хөрөнгө оруулагч талдаа ялангуяа гадны хөрөнгө оруулагч Монголд одоо сонирхол бол байна.
зах зээл хөгжиж байгаа. За дээрэс нь одоо улсын хэмжээнд бас зээлх зэрэглэл нь тодорхой рейтингийн түвшинд зэрэглэл агсан гэдэг ч юм уу тий. Гэхдээ яг процессын хувьд эргүүлээд хөрөнгө оруулах одоо практикийн хувьд бол яг хэрэгжих боломж одоохондоо байхгүй байгаа гэж харж байгаа. За институцийн томоохон хөрөнгө оруулагч нар жишээ нь одоо банкуудын IPO-д орох оролцоо яагаад ийм тутмаг байгаа юм бэ гэхээр тэ арилжаанд оролцох тутмаг байгаа юм гэхээр мэдээж одоо яг одоо компанийн ч юм уу банкын ч юм уу өөрийг нь харахаар санхүүгийн хувьд бизнесийн хувьд тэтгэлцтэй байгаа мөртлөө эргүүлээд өгөөж одоо хэрхэн яаж авахын энэ одоо хөрөнгө оруулалтаас ямар одоо байдлаар гарахын тэ exit strategy гэж ярьдаг тэр нь бас гадныханд тодорхойгүй байна. Дээрэс нь Монголын нөгөө нэг доллартай харьцах ч юм уу тэг одоо төгрөгийн ханш бас ингээд дандаа өсөлт одоо ханш сулралтай байдаг учраас за 5 жилийн хугацаанд жишээ нь би энэ банкны хувьцааг эзэмшээд өгөөж аваад эргүүлээд одоо зараад гарья гэхэд 5 жилийн дараа мэдээж одоо төгрөгийн хувьд ашигтай ажилласан ч гэсэн эргүүлээд гарахтаа худалдаж авах хөрөнгө оруулагч байх уу нэг талаасаа нөгөө талаасаа төгрөгөөр өгөөж маань одоо хэр олон улсад буюу одоо тэг бусад валюттай харьцуулахад одоо ямар хөвгөжтэй байх уу гэдэг дээр эргэлзээд байгаа даа. Төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй хөрөнгөний биржээр арилжааснаар зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болох хэдий ч за нөгөө талд худалдан авах мэрэгжлийн хөрөнгө оруулагч манай улсын зах зээлд дутагдaltaй яваар байна. За нэг талаар эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхэд төр анхаарах шаардлагатай ч за нөгөө талд эрх зүйн шинжилэл хөрөнгө оруулагчдад шаардлагатай хуулиа батлах шаардлагатай байгаа юм а. За хөрөнгөний зах зээлийн хүлээлт болсон тэтгэврийн сангийн тухай хууль болоод хөрөнгө оруулалтын хуулиар шинжилгээ мэдэгдээд удаж байгаач өнөөдрийг хүртэл засгийн газар дорвитой зүйл хийгээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн буруу санааг бол 56-гийн 4 билүү 5 дахь заалтан дээр төрийн болон орон нутгийн өмчийн оролцоолтой нээлттэй хувьцаат компани 5 ба түүнээс дээш хувийг худалдаж авахыг хариулсан байдаг байхгүй. Тэгэхээр компани тухай хуулиараа 5 ба түүнээс дээш хувьтай байж иж тухайн хөрөнгө оруулагч нь өөрийнхөө одоо төлөөлөх тухайн хүнийг бол туцтай оруулах боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ боломж нь одоо байхгүй байгаа гэсэн. Тэр энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хамгийн эхлээд жоохон бид нар өөрчлөх хэрэгтэй байх гэж бодож байна. Өнгөрсөн намар нэг хавар нэг хэсэг ярьж байгаад ингээд зөксөн байдалтай бол ингээд орцсон байгаа. За энэ журмаас гадна бас дахиад нэг энэ хуулиас гадна дахиад нэг журам байгаа. Тэр юу гэхээр төрийн өмч компанийг түүнийг төлөөлөн өдөрдох зөвлөлийг сонгох байлгүй нэг ийм урт нэртэй журам 2023 оны нэг ийм нэг журам байна. Энэ журам дээр бас айгүй жоон тодорхой босуудад айгүй их байдаг байхгүй. Тухайлбал за ямар нэг байдлаар хууль өөрчлөлт ороод тухайн мэргэжлийн хөрөнгө оруулагч маань 5 ба түүнээс дээш хувь эзэмшээ ороод ирлээ гэхэд тус сонгох магадлал айгүй багтай. Тэгэхээр энэ журамдаа бас бид нэр ирж харах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж төр ямар нэг байдлаар өөрийнхөө өмчөө олон нийтэд зарсан бол тэр зарсан хөрөнгө оруулсан хүмүүсийн дуу хоолойг оруулахаас тэр компани хатуулсан суулгах хэрэгтэй байхгүй. Тэр яг одоогийн хууль нэгт 2 дугаар журмаар энэ боломж нь байхгүй. Тэр хамгийн эхлээд бид нэр эрхцээ очноо жоохон зэгцлээд магадгүй энэ хаварч юм уу те хавар зэгцлээд дараагийн эрхчлийн намраас тэр ихний компаниудаа ингээ гаргаад эхлүүлэх зүгээр хаа л гэж бодож байна. Мэдээж эрэг төрийн өмчийн компаниуд чинь зах зээл дээр бол нэлээд том үнэлгээтэй гарч ирнэ. Тэгээ тэрний тодорхой хувь гэхээр бас нэлээд өндөр дүнтэй яригдах байх гэж харж байна. Тэгэхээр тийм учраас тэрийг нэгдүгээрт үнэлгээг хүлээн зөвшөөрөөд орох урт хугацаанд энэ компаниас өгөөж авах энэ компаниг яаж засаж сайжруулж ямар өсөлтийн боломж байгааг харах хөрөнгө оруулагч бол институцийн л хөрөнгө оруулагч байгаа. Тэгээ институцийн хөрөнгө оруулагч яг одоо Монголын зах зээл дээр бол нэлээд дутмагталтай байгаа. Дэд бүтц болон суур эрх зүйн орчны хувьд гэх юм бол урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжсэн одоо даатгалын болон тэтгэврийн сангийн хуулиуд маань бол эрх жилүүдэд бол батлагдана гэсэн хүлээлттэй. За дээрэс нь үйл хөдлөх хөрөнгөний сан буюу Real Estate Investment Trust хууль бас батлагдана гэсэн хүлээлттэй байгаа. За ингээд энэ одоо хүлээлт нь өөрөө одоо эрэлт нийлүүлэлтийг тодорхой яг тэнцвэртэйгээр дэмжих суур орчин бол бүрдэж байгаа гэж харж болохоор байгаа.
Төрийн өмчийн компаниудад улс төрийн нөлөө хамаарал өндөр, төсөв санхүүгийн хяналтсуул нээлттэй ил тод засаглалгүй, мэрэгжлийн бос удирдлагатай, за үйлдвэрийн газрын эрх зүйн байдал, засаглалын байдал тодорхойгүйгээд олон асуудал өнөөдөр яригддаг. Төрийн өмчит компаниудыг шинжлэх ажил нэг талаас бүтцийн өөрчлөлт хийх хэдий ч за нөгөө талаас хууль эрх зүйн орчныг шинжлэх хоёр үндсэн чиглэлээр хийгдэх учиртай. За мэдээж эдийн засгийн суурь нөхцлөө сайжруулах нь хувьчлалыг амжилттай болгох нэг хэсэг болох юм а. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, за төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төсөл болоод, за төрийн өмчийг ер нь хувьчлахдаа юун дээр төр илүү анхаарч, за зэрэгцүүлэн авч үзэх ёстой юм бэ гэдэг асуудлыг энэ удаагийн дугаарт та бүхэнд хөндөг хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.